Манай сонир үзэгчтэй хөгжөөн цэнгийн чаках нэвтрүүлгийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт шинэ үе продакшны залуучууд хүрэлцэн ирж оролцож байна. Та бүхэнд өнөөдрийн мэдээг хүргэе. Чаках нэвтрүүлэг 3 үеэс бүрдэн. Эхний үе бол аяыг та, дараагийн үе бол зураг таах, сүүлийн үе бол амны хайрцаг унших буюу үг таах хэсгээс бүрдэж байгаа. Ингээд оролцогчтой танилцуулъя. Эхний суудал дээр жүжигчин Уянга, жүжигчин Од, жүжигчин Алтан гэрэл, жүжигчин Игчин, жүжигчин Оги, жүжигчин Батхүү, Хотлигнээс жүжигчин Гэгэ, Моно, жүжигчин Нямка, жүжигчин Бүжээ, Хилүүм, энжинерийн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн байна. За. Тэгэхээр шинэ үе продакшн саяхан бас намар цагийн нийлт тоглолтоо хийгээд эхэлж байгаа шүү дээ. Хэдийнээс эхэлж байна, хаана тоглогдож чинь бас мэдэхгүй байгаа үзэгчд байгаа ах л та. За тэгэхээр манай шинэ продакшн 8 сарын 20-наас намар цагийн нийлт болгож селфинес боллоо гэх тоглолтоо эхэлсэн байгаа. Тэгээ үзэгчд маш сайхан хүлээж авч байгаа. Тэгээд эд дундаа явж байна да. Үйлдвэрчин дээр тоглож байгаа. Үйлдвэрчин дээр тоглож байгаа. Үйлдвэрчнүүдийн соёлын төв ордонд өдөр болго 19 цагаас. 19 цаг. Селфинес боллоо гэд манайх бас удаан тоглоогүй, удаан бас шинэ уран бүтээлд ороогүй бас хэсэг хугацаанд завсарласны дараа бөөндөө шаргуу юмд их удаан бэлдсэн энэ тоглолтыг. Бас чанартай уран бүтээлийг үзэгчд бүхэндээ хүргэхийн төлөө их зорьсон. Ерөнхийдөө манай тоглолтын дээр бол манай тоглолтын дээр энэ утсанаас лавлж болно плетийн үн ер нь юм тий 4 тэг. Энийг хэлэхэд Монгол ганцхан байгаа дугаар бас. 50 дугаар ганцхан байна. Тэгээд манай тоглолтонд бол ерөнхийдөө залуучуудыг хамарсан номер, ээж аавдын номер, уянгийн номер ер нь одоо амьдрал дээр байдаг нийгэм тулгамдаад байгаа бас баяр жаргалтай бүх юмыг харуулсан. Оруулах гэж зорьсон тоглолт болж байгаа. Тий. Тэр нэг хоёр хамтлагийн шторк рекламны төгсгөл хэсэг нь жоохон төстэй болсон гэж яригдаад байгаа шүү дээ. Тэрэн дээр түрүүн бас зарим хүмүүс янз янзын тайлбар өгчээсэн л та. Танай ахны хоёрд тайлбар байна уу? Манай ер нь бол продакшн реклам бол хоорондоо яг нэг өдөр цацсан шүү дээ тий. Манай реклам, маск реклам өдөр нэг өдөр цацсан. Ер нь бол их төстэй болсон гэж хүмүүс яриад байгаа. Гэхдээ бас утга санаа бол арай өөр. Ер нь утга нь бол төстэй болсон л та тий. Авалтын хэсгээс бол тий. Маск реклам хоёр бол тэр ерөнхийдөө ингээд киноны үйл явдал орцсон юм шиг. Тэгээд төгсөлд нь эмэгтэй хүн орцноороо энэ хүмүүс ижилхэн реклам болжээ гэж яригдаад байна. Тэр хоёр рекламын нэг газар агуулган тийм ээ. Төгсгөлийн тэр юу утга агуулган шал ондоо юм байгаа шүү дээ. Хамгийн гол зүгээр киноны тийм юу хэсгээс орцсон юм шиг. Тэгээд төгсгөл нь эмэгтэй хүн ингээд дуусгацсан учраас хүмүүс их ижилхэн реклам болжээ гэж яригдаад байна. Хүмүүс хоорондоо ярилцсан. Манай одоо тус өөрөө стикер санааг байж байгаа л тэгээд эргүүлээ шинэ юмудаа гаргана шүү дээ. Яг тэр өдрийн нөгөө нэг юуны онгод сахиус тэнгэрийн яг нэг л юу аваачаад өгсөн юм шиг байна. Тэгэхээр тоглолт хийхгүй удсан гэсэн хамгийн сүүлд ямар тоглолтыг үзэгчдэд хүргэсэн бэ? Манай хамгийн сүүлд 1 сард Монголын үйлдвэрчний соёлын төв ордонд шилдэг намрыг хүргэсэн. Тэрний өмнө жинхэнэ джентльмен гэдэг. Жинхэнэ джентльмен гэртээ байдаг. Залуучууд маш олоолаа байна л да тий. Тэр ер нь хичнээн жүжигчин байдгийн, хичнээн бүжигчд ер нь байт юм болоос. Баг бүлтгүүн бол олон л доо шинэ продакшн бүтгээр бол олон үнцэн жүжигчин гэж байгаа, дагалдан жүжигчин гэж байгаа, залуу жүжигчд гэж бүжигчд ер нь бол нэг 30-аас 40 хүний бүрэлдэхүүн бол бий. 30-аас 40 хүн. Тайсны ажилчиг гэж тусдаа 7-8 хүн байна. Дам бүжигчин гэж хүмүүс байна тий. Нэг 30-аас 40 хүний л бүрэлдэхүүнтэй л дээ. За тэгэхээр үзэгчд маань бас орой бүр 19 цагаас тоглогдож байгаа. Селфинес боллоо хэмээх тоглолтыг шинэ үе продакшны тоглолтыг очиж хүлээн авч үзэх боломжтой байна. За ингээд эхний үедээ орцгоё. Эхний үе бол аяыг та үе байгаа. Аяыг та үе дээр бидний зүгээс 4 дууг бэлдсэн байна. 4 дуу тэгэхээр дандаа Монголын рок, pop, хип-хоп дуунуудаас сүүлийн үеийн гэсэн дуунуудаас л оруулсан байна. Тэр та бүхэн мэдж байгаа. Өөр нэг дээр үеийн киноны ч гэдэм үү тийм дуунууд байхгүй. Энэ удаад дандаа залуучууд байгаа юм чи бас
та бүхний мэдих дуунуудыг оруулж байна. Хурдан яаж тэ. Тэгээ хамгийн түрүүнд Эхний дуугаа сонсож чадсан 3 бичээд самбраа өргөж харуулсан эхний 3 баг оноо авах боломжтой. Гэхдээ буруу бичих юм бол оноо авахгүй мэдээж. Тий. Тэгэхээр зэрэг дуун дээр нь дууных нь үгэн дээр 1 оноо, хамтлаг дуучных нэрэн дээр 1 оноо гэд нийтдээ 2 оноог нийт нь авах боломжтой нэг дуунаас. За ингээд бид нөө бүгдээрээ дуугаа сонсъё. Эхний дуу маань ямар дуу байх нь вэ? Нэгэндээ хуулж болохгүй. үргэлжлээ. Нэг оноо гэсэн. За. Эхлээд бол хойтлын 2 баг болно. Урдлын 1 баг, эхний баг өргөлөө. За. Дуучнаа болчих. Од уянганар бол дуучин ган эрдэн гэсэн байна. Камертоны ган эрдэн. Нэг дуу. Тийм. Дуучны дуу. Харин тусдаа хамтлагаасаа тусдаа дуулсан гэсэн үг үү? Юмс ганагийн хоолол яваад байна. За дахиад сонсъё, дахиад сонсъё. Дахиад сонсгоё тий. Биш үү? Бүгдээрээ биш. Тэгэхээр бүгдээрээ арилгаж байгаад бичээ. Мэдгүй. За одоо дахиад нэг өөр хүний нэр бичиж. За хамгийн түрүүнд эргүүлсэн 3 баг. За одоо 1 баг. За тэгэхээр ингэсэн байна. Эхний од уянхын багаас бид 4 хамтлаг гэсэн байна тий. Бид 4 хамтлагийн ямар дуу байж болох вэ? Харин нэрийг мэдэхгүй байна. Энэ юуны киноны дуу шүү дээ. Ямар дуу? 3 найзын. За тэр дуу авах гэж бодож байна уу? 3 найз киноны. Биш ээ. За дараа Батхуу Огийн нар самбраа өргөсөн. Бид 4 дуулсан хувилбар нь анх Камертоны дуулсан дууг нь бид 4 дуулсан хувилбар нь. Тэгээд дууных нь нэрийг санахгүй байна. одоо хамгийн гол нь энэ хоолой одоо энэ дуулж байгаа хүмүүс нь ямар хамтлагийг дуучдаг вэ гэсэн. Энэ арай нөгөө юу штэ нөгөө. За бид 4 баггүй. 3 дахь танах S4 хамтлаг гэсэн байна. S4 ч утас юу лээ? S4 хамтлаг байна тий. За. S4-ийн ямар дуу байж болох вэ? Тэгэхээр эхний 3-аас бол хариулт ирээгүй гэж ойлголоо. Буруу хариулт. Тэгэхээр энхчин Агийн нар бол Камертон хамтлаг гэж ер нь дөхүүлсэн. Гэхдээ хамгийн түрүүнд 3 багаас хариултыг авах гэсэн байгаа. Тэгэхээр та бүхнээс эхний дуун дээр ямар ч хариулт зөв хариулт ирж чадсангүй. Энэ дуу бол Камертон хамтлагийн анхны цомогтон баг багтсан баха. Оддын гэрэл гээд дуу байсан байна. Ихэж өргөсөн 3 юм уу те? Одоо яг энэ дуулж байгаа дуу хамтлаг дуучин байна. Ганагийн хоолноос хоол байсан. Тэгэхээр энэ үе дээр хэн ч оноо авч чадсангүй. Хин ч оноо авч чадсангүй. Эхний дуун дээр. За. За. Тэгэхээр дараагийн дууг сонсъё. Одоо 3 дуу үлдсэн. Дараагийн дуун дээр та бүхэн одоо тийж шипи авахгүй, надаас асуухгүй, би дөхүүлж өгөхгүй. За анхааралтай сонсъё. Дараагийн дуу маань ямар дуу байх нь вэ? За хамгийн түрүүнд самбраа эргүүлсэн баг. За 3 баг өргөсөн. Одоо Батхуу өөрчлөхгүй шүү. Батхуу өөрчлөхгүй. Өргөцсөн байгаа. Батхуу өөрчлөхгүй шүү. За. Өөргөцсөн ууштараа. Ууштараа 3 багийг харсан байгаа. За инхчин Агийн нарын баг бол номин тас тамтлаг гэсэн байна. Чамдаа би урдхай очих юмсан. Хайрт минь чамдаа би Ороод хайлган. Нэр нь орж ирсэн. За ямар ч одоо хариултыг өөрчлөхгүй Батхуу Огийн нар бол хурд тамтлаг гэсэн байна. Хурд тамтлаг бас гэхдээ бас Манайх бол ингэсэн шүү дээ. төстэй сонс эхэлдэг те. За Немка Бүжээ 2 бол 3 дахь баг болж өргөсөн. Номин тас гэсэн байна. За номин тас ямар ч Яг байж 3 байгаа. шагнаа тас гэдэг. Дууныхаа нэрийг бичиж удаачлаа. Эдгээр чинь зүгээр хамтлаг бичиж байгаа. За хамгийн гол нь маш богино хугацаанд тэл оноогоо авчлаа байвал тэл болох боломжтой. За ингээд 2 дахь дуун дээрээс 2 дахь баг, 4 дахь баг, 5 дахь баг нэг оноог авч чадлаа. Номинтас тамтлагийн зүүдэн дэрх жаргал гэмэх дуу байсан байна. Хамгийн түрүүнд Хорвоод хайрлах хүнтэй байх гэж бичиж айгүй. Би сайн юм аа гэж айгүй юм аа. хордон бич хэрэгтэй, овсгоотой байх хэрэгтэй.
Эхлээд өргөсөн. Эхний баг. За танаа 3 баг өргөлөө. Танаа 3 баг. Танаа 3 баг. За од уянх нар. Татар хамтлаг. Бороо гэдэг дуу юу? За инхчин Агийн нар. Тэр зарим бороо гэж үчихгүй. За ямар ч сан татар гэж бичсэн тий. За танах бол татар хамтлагийн бороо гэсэн байна. Тэгэхээр зөв хариулт бол татар хамтлагийн шамдаа зориулъя байсан байна. Тэгэхээр ямар ч сан хамтлагийн нэрийг зөв таасан тул 1-1 оноог авч чадлаа. Эхний 2 баг болон хамгийн сүүлийн 6 дахь баг 1-1 оноо авч чадлаа. Танах сүүлд өргөж юм уу хөтлөгч? Тий, сүүлдсэн. Ямар хэцүү юм бэ? Танах жоохон удаан байна. Манайхыг жоохон наашаа хараач тэ хамгийн захих харахгүй байх шиг байна. Таар чи хоёулаа хар цанцтай болохоор анзаарахгүй байх шиг тийм. Одоогийн байдлаар эхний үеийн 3 дуун дээрээс 2 дахь баг хошуучилж байгаа. Танаа баг бол 2 оноотойгоор хошуучилж байгаа. Бусад багууд зарим багууд маань 1-1 оноотой байгаа. Эхний үеийн хамгийн сүүлийн дууг бүгдээрээ сонсъё. Ямар дуу байх нь вэ? Хамгийн сүүлийн дуу. За. За. Танаа 3 баг бас авсаа самбатаагаар өргөлөө. Тэгэхээр дуу чи Ариунагийн Амьдрал чамд дуралдаг хэмээх дуу байлаа. Гэтэ хамгийн түрүүнд бүгдээрээ та нар Киви гэж хариулсан. Яг юу. Кивигээ бичигээ ингэж яаж байгаа. Бүгдээ маршаа хараад бичиж. Эхний удаад бол бүгдээрээ Киви гэж хариулсан л да. Тэгтээ сайн сонсоод дуу чи Ариунагийн дуусан дуу байсан байна. За ингээд эхний 2 баг болно. Сүүлийн багт 1-1 оноо өгчөө. За дараагийн удаа бол яг ингэж өрсөлдүүлсэн юм байхгүй зөвхөн баг дотроо тоглолтууд маань явагдах болно. Тэгэхээр эхний үе дээрээс манлайллыг бол танай баг бол 2 дахь баг бол авсаар байна 3 оноотойгоор. За ингээд дараагийн үе болох зураг таах хэсэг дээр бүгдээрээ уулзцгаая. Зураг таах хэсэг. Зураг таах үе эхэлж байна. Зураг таах үе дээр эхний баг болох од уянх нарын баг гарч ирсэн байгаа. Уянх маань зурж од таах хэрэгтэй байгаа. Тэгэхээр 1 минутын хугацаанд 2 зургийг таах ёстой. Хэрвээ зурсныг нь тааж чадахгүй тохиолдолд одын дороос тоог өчнө гэж байгаа. Тэр энэ 2 суглаанаас нэгийг суглуулъя. Дандаа нэр өгсөж байгаа. Тэр хэлэхгүй шүү. За, боломжийн үг байна уу? За, тэр. Нэг цаг явлаа. 1 минутын хугацаанд 2 өгсөн 2 үгийг зурснаа. Эмхтэйг бүсгүй. Ээж, Хэлэхгүй шүү. охин хүүхэд шаа дээд болж өгт. Дээс болж өгт. Юу юм бэ? Хилээд байгаа чи. Дээс болж өгт. Шаа Ингээд байгаа сте. Ингээд. охин хүүхэд эмхтэй. Хэлэхгүй Тэгээ шүү. хилээд. Дахиад хилээд ийм даа нөгөө нэг Ээж цаа. ийм юу лээ? Юу юм бэ? Уянгаа хэлэхгүй шүү. Хайдууны баяр. Биш ээ. Дараагийн зүйлээ зургийг Юу юм бэ? Бүсгүй эмхтэй. Энийг хараач те. Энийг хараач. Харж байгаа шүү. Ямар тийм юм бэ? Эмхтэй юу юм бэ? Хилээд байл та чи тэгээ намайг яаж хоорон бодолтой. Хүн зураад штэ чи. Тэгээд яагаад Юу юм бэ? Боо. Боо зэвсэг. Боо. Их боо. Гар боо. Винто. Кэлэр. Их боо. Боо. Буштэй дурдаа буштэй. би бас нэг хүл нь хайцсан болоо гэж гайхаад. Үстэй ингээд. Тэгээ нэг хүл нь ингээд дээш нэг хүл нь доош өгдөө бүжчин өөрийн айд зурх байсан юм бэ. Энд бол дурантай бууг бол зурхад бас их төвхтэй зурлаа тий. Зөвхөн эндээд ачаад бодлоо. Дурантай буу чи урдаа дуран байдгүй шүү дээ. Тий. Хойноо дуран байдаг. Хоёр хоёр байсан юм дээ. Тэгээ хоёр Хоёул ингэ зурж байгаа байхгүй юу? за иймэрхүү юм байх байсан юм болоо да. Тий. Бүжигчин. Бүжигчин байсан байгаа. Тэгэхээр бүжигчнийг таагаад чадаагүй. Хоёр дахь үг болох дурантай бууг тааж ядсан. Тэгэд багтаа 1 оноог авч чадж байна. Авлаа тий. Тий. Эхнийх нь юм уу? Эхнийх дээр нь нэг л алдах юм бол тоог цохин гэж байгаа. За энэ дараагийн багыг тайснаа орж байна. Чакак нэвтрүүлэг. Ни баг маань
2 оноо авах ёстойгоос ганц оноо авсан байгаа. Дараагийн баг болох Алтан гэрэл инхч нарын баг гарч ирсэн. Инхчин тааж Алтан гэрэл зурж өгөх ёстой байгаа. За тэгээд 1 минутын хугацаанд миний одоо суглуулж байгаа энэ суглаанаас 2 үгийг авах ёстой. За тэгээд хараа цээжлээд авчи те. За. Тийхгүй бол заримдаа бас харуулах тохиолдол байдаг. За. Хоорондоо шивнэлцсэн тохиолдолд инхчингийн дороос тоог ирнэ. Тэгэхээр үзэгчд маань ч гэсэн бас Алтан гэрлийн зурж байгаа зургийг хараад бас таах боломжтой. За ингээм амжилт хүсье. 1 цаг явлаа. Амаараа ямар нэг зүйл хэлэхгүй. Банан. Хямны. За ихний үгээ зөв тааж чадлаа. Шүүрэн шоловс. За. Маш богино хугацаанд 40 секундын хугацаанд 2 үгээ зөв тааж чадлаа. Зарим оролцогчд маань бас амархан өгч байгаад хэцүү өгч бас байгаа. Тэгэхээр амархан үг нь ирсэн юм шиг байна. За ингээд танай багийн хувьд 2 оноотой дараагийн 3 дахь багийг тайснаа ирж байна. Бүгжинсингээ Чак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт шинэ үе продакшн залуучууд оролцож байгаа. За ингээд дараагийн баг болох Оги Батхүү хоёрын баг гарч ирсэн. Батхүү маань эр хүний шир зааж буудан дээр суусан байгаа. Охиноо суулгаагүй. За тэгэд Огийн хувьд бол гайгүй зурхтаа бол гайгүй юу? Айгуу таа. 1 минутын хугацаанд 2 үгийг таах хэрэгтэй байгаа. Тэгэхээр нэг үгэнд бол нэг зурганд бол 30 секунд байна гэсэн үг шүү дээ, тэ. За ингээд энэ хоёр суглаанаас аль нэгийг авах боломжтой. За одоо юу ч амдаа шивнэхгүй, батгууд хэлж өгөхгүй. За ингээд цээжилсэн үү? Цээжилсэн үү? Яана. За. За одоо өнгөрсөн. 1 цаг явлаа. 1 минутын хугацаанд 2 зургийг таалгаж чадсанаар Батгууд ороос тог авах. Сакс. Кольцо юу юм? Тамирчин саксчин. За ихний үгээ зөв таалаа. Дараагийн үг. Амаараа ямар нэг зүйл хэлэхгүй шүү. Байшин. Юу ч хэлэхгүй. Ордон. Хаус. Юу ч хэлэхгүй. Юу ч хэлэхгүй. Цамхаг. Дураач. Батгуугээс нэлээд айдаг. Ордон байшин. Сүм. За цаг явж байна. Сүм гандан. Ёо. Ах юм бас гандан гэж хэлэхэд бас хэцүү л үү те. Яаж гандан гэж мэдв? Гандан гэж яаж мэдв? Арис нөө. Танай багийн хувьд бас өмнөх 2 дахь багтайгаа адилхан 2 оноог авч чадлаа. Дараагийн 3 дахь багийг тайснаа ирж байна. Чакак нэвтрүүлэг. 2 суглаанаас аль нэгийг суглах ёстой. Зарим нь амархан, зарим нь хэцүү үг байгаа. За боломж юм байна уу? Ер нь өмнө зурж ирсэн үү? Зурх тал дээр нь хэрвээ. Гайгүй л дээ. Гэхдээ одоо эн чинь эвгүй юм орж. Эвгүй юм байна. За эвгүй нэг яаж зурх юм бэ одоо? 1 минутын хугацаанд 2 үгийг таах ёстой. За цаг явлаа. Цаг явж байгаа. Майхан. Юу ч хэлэхгүй. Гэгэг. Нэг хүний малгаал юм шиг байна те. За юу ч хэлэхгүй шүү. Манай товшонд одоо хэрэглэдэг. Хэлэхгүй. Цамхаг. Хэлэхгүй шүү. Парисын цамхаг. Тийм хэлэхгүй. За. Одоо хэлсэн тохиолдолд доороос мөөнийг доороос тог очно. Хаагаад Ойлгосон заяа. хаагаад штэ. Ярихгүй зөвхөн зурх ёстой. Таны үүрэг бол зөвхөн зурх ёстой. Яана, ингэж бодлоо юм нөгөө. Ийм юм зүгтээ хоолоо. Ийм юм даа. За хэлэхгүй шүү. Хөөе. За Амьсгалын систем. за. Ихчээсээ дэмжлэг аваад явсангүй те. Хийж болохгүй юм байна. Ингэдэг чи юу вэ гэдэг. За ийшээ зогсож тий. Яаж харагдчихвэ бэ? Энэ уушиг гэхэд арай уур харагдчихээн те. Уушиг бол нэг миний бодлоор нэг ингээд
зурсан бол ойлгомжтой болох байсан болов уу гэж. Утаг энэ бол уушиг дээр авчих гэж асууж. Энэ бол уушигтай төстэй дарагдаад. Хүн зураад ингээ хүн зурангуудлаа дотор нь ингээ зурч байна. Харин тийм ээ бид зүрх хүрсэн энтэй хойхон юм. Хүн зурх юм бол угаах уушиг зурч чадахгүй юм чи тий. Эфтийн цамхгийг бол нэлээд шипи авч иж хийсэн баг. Тэгээ яг нэг оноог нь өгчээ. Анхныхаа оноог авч байна. Дараагийн 4-5 дахь магийг тайснаа өрж байна. За дараагийн 5 дахь баг маань гарч ирсэн байгаа. Өмнөх баг 2 оноо авах хэрэгтэйгээс 1 оноо авсан. За бүжээ Немко 2-ын хувьд Немко тогтоо санал дээр сууж бүжээ зурх хэрэгтэй байгаа. Зурх тал дээр ер нь гайгүй гэж бодоод бүжээг гаргасан уу эсвэл зүгээр өөрөө тогнол дээр суугаад. Тийм би яг өмнөөс нь тохиолъё гэж гарч ирлээ. Гарч иж бодсон тий. За ингээд энэ суглаанаас суглаад зарим нь хэцүү, зарим нь амархан өгнөд байгаа. Цээжлэх хэрэгтэй. За энэ хоёр үгийг 1 минутын хугацаанд Немкад таалгаж чадсанаар багтаа 2 оноо авах боломжтой. Ингээд амжилт хүсье. Түрүүний хараа зүгээрээ. 2 1 цаг явлаа. 60 секундын хугацаанд 2 үгийг бүжээгийн хувьд Сарсан байгаа хаа? тийм биш гэсэн үгийг хэлэх ёстой. За дараагийн ихний үгээ таалгаж чадсан сарсан баг байхаа байсан байна. За зүгээр шууд. Анааш Ямар нэгэн тайлбар хэлэхгүй. Ямар нэгэн тайлбар хэлэхгүй шүү. Зөв таасан тохиолдолд анааш иймэрхүү энэ төр гэж ерөөсөө тайлбар хэлэхгүй шүү. Өчөө. за урдлаарай газ. Цөөхөн секунд үлдсэн байна. Бүжээгээ шилж болохгүй. Энэ хийж таахгүй. Үлдэггүй. Динозавр, тирнозавр. Кенгуручныг иймэрхүү нэг ингэчээд ингэж явж байгаад гидсэн ингээд Уутын зураг таахгүй юу? ингэсэн болол Харин тийм дөрөв үлтэй анааш манааш юм бодоод тахгүй юу. нэг иймэрхүү л амьтан байх байсан ч тий. Энэ биш тий. Таны хувьд бол зүгээр анаашин тийм эмчнийг гидсэн юм шүү тий. Нэг хипхоп анааш юм шиг л. Тэгээ ер нь бол 1 минутын хугацаанд 2 ононоос 1 оноогоо авч чадсан. Дараагийн хамгийн сүүлийн багийг тайснаа өрж байна. За хамгийн сүүлийн баг маань гарч ирсэн байна. Тэлүүн тогон дээр сууж NG маань зурх хэрэгтэй байгаа. Ер нь тогон дээр эмхтэйгээ суулгаж байгаа хүмүүс бас зарим газрууд бол суулгадаг л да. Танай хамтлагийн хувьд бол охтуудаас нэлээд хайртай юм шиг тий. За ингээд 2 зургийг таах ёстой. Ингээд цээжлүүлдэхийн хувьд бол нэг зарим орчид маань зураг ингээ харуулцдаг байхгүй. Энэ юу юм яана Энэ нэг ойлгоо. тэр штэ. За мэдхгүй бол одоо тэр өнгөрчээ. 2 1 цаг явлаа. 60 секундын хугацаанд 2 зургийг таах ёстой. Ямар зураг өгсөн болоо? Хэцүү зурагч байх боломжтой. Зарим нь бас амархан байгаа. Анти. Юу ч хэлэхгүй. Энэ чигийн хувьд бол зөвхөн толгоо сэгсрэн эсвэл дээр. Дэлхий. Хариг ертөнц. Энэ нэг сони юм болоо явж Модч гээд. Наад чи өөр зурчлаа. Энэ яг цохиулах нэ яг. Яг бүр минь сагсан мөмөг, хөл мөмөг. Анти наад чи ойлгомжгүй шнэ. 2 зураг хоёулын нэг нь ч Барт. амжаагүй байна. Дараагийнхын зураач. Хурдан. Юу яаж зураг бэ энийг? Анти. Сансрын төлөс иргэдэг. Хугацаа дуусч जैन. За үдшилтэйгээ мэдээ. Мэдлээшээ. Гүргээд ахыг. За одоо сууж. За. Энэ бол луужинг сонь зураг. Би одоо луужингаа энэ дээр зурж байгаа болоо гэж бодсон. Луужингаа миний хувьд одоо энд сая даацаа таалагдсан тохиол луужингаа бол зүгээр энэ дээр жишээ нь SN ч юм уу те. Тэгэхэд шууд таах байхгүй. Тэгээд бичсэн болоо таах байлаа. Зураг таах үе дээр бол оролцогчдод бүгдээрээ нэг оноонуудаа доотлын оролцогчдод бол бүгдээрээ нэг оноог авч чадсан. Дараагийн хамгийн сүүлийн үе болох
амны хайрцаг унших үе дээр бүгдээрээ уулзцгаая. Амны хайрцаг унших үе. Хөгжинцгийн чакаг нэвтрүүлгийн хамгийн сүүлийн үе болох амны хайрцаг унших үе эхлэж байна. Тэгэхээр эхний баг болох уянга од 2 маань одоогийн байдлаар 3 оноотой. За ингээд 1 минут 30 секундын хугацаанд 10 үгийг амжилттай таалгаж чадсанаар 10 үгийг 10 оноог багтаа авах боломжтой. За тэгснээр мэдээж тэргүүлэгчтэй игнэнд шилжиж орно гэсэн үг. За нэвтрүүлгийн ивент итгэжээр Алтан төгрөг худалдааны төв хамтран ажиллаж байна. Амжилт хүсье. Уянгад 10 үгийг өгсөн байгаа. 1 цаг явлаа. Хипхоп! Хипхоп! Сансар. Сансан! Сансан! Аха. Сансан! Билет. Мэдээд! Мэдээд! Билет. Бичээч! Билет. Билег! Билет. Аа! Билет. Ахиа! Билег! Бичээч! Бичиг харинд! Хөгжим. Аха. Ятг. Ядага! Ядал! Ядаг! Асас! Аяг! Аян! Богд уул. Дүрсдэхгүй. Богдуул! Хараа! Харанга. Улаанбаатар юуби. Улаанбаатар! Аха. Борцог. За юулээ ятг. Ямар удаагүй лээ. Билет. Цаг явж байгаа. Билег! Одоогийн байдлаар 7 оноотой. Билет. Бэлтгэл! Билет. Юуны билет? Ятаг! Чакаг нэвтрүүлэг. За хоёр дахь баг маань гарч ирсэн байна. Алтан гэрэл маань таалгаж инх чин таах хэрэгтэй байгаа. Өмнөх баг маань 8 оноо авч чадсан байна. За ингээд өмнөх уянга од нарын баг 8 оноо авснаар нийт 11 оноотойгоор хошуучилж ирж байна. Дараагийн алтан гэрэл инх чин нарын баг бас 10 оноо авах боломжтой. Одоогийн байдлаар 5 оноотой явж байгаа. Хамгийн дээдлийн оноог авсан явж байгаа. За ингээд амжилт хүсье. 1 цаг явлаа. Засгийн газар! Аа, окей. Шугам! Шолоо! Аа, окей. Сүүл! Баг чилж шиг байна да. Сүүл! Окей. Мор! Им! Мор! Аа, окей. Талах! Дөрөв оноотой. Талах! Окей. Баянгол! Окей. Сахад! Сахад! Окей. Зослон! Z-O-S-L-N-A-N. Зослон! Окей. Lumina! Цаг дуусаж байна. Lumina! Окей. Хям! За 10 үгийн амжилттай таалаж чадсан. Таныг тэн аргагүй өөрчлөн алтан төгрөг. Намайг анчуу. Амны хайрцаг унших үеийн 3 дахь баг гарч ирсэн байна. Өмнөх баг болох Алтан гэрэл инх чин нарын баг маань 10 оноогоо гүйцэд авч чадсан. Тэгснээр 15 оноотойгоор манлайлж байна. Дараагийн баг болох
Оги Батхуу хоёр гарч ирсэн. Оги маань тааж Батхуу таалах ёстойгоо 1 минут 30 секундын хугацаанд 10-ыг тааснаар багтаа 10 оноо авч нийтдээ 13 оноо авах нь тий. Гэтэ нэвтрүүлгийн дөрөв хойно тий ялагч болж чадахгүй ч гэсэн дүрмээ биелүүлэх ёстой. За ингээд амжилт хүсье. Яна. 2 1 цаг явлаа. Дугуй. Шүүх. Дугуй. Түүх. Тэ. Энэ юм уу? Дугуй. Дугуй. Битгүй на. За. Гуант. Гэ. Васа. Гуант. Вар. Охана амч утгүй шүү. Вар. Гэ. Юм уу? Алсан дээр Битгүй. Пунтут. Малгай. Пилет. Малгай. Ин. Малгай. Бэ юм уу? Ин. Им юм уу? Малгай. Матгай. Сурч. Ис. Яна. Ис. Сурч. Түркэ. Ис. Битгүй. Юу ч битгүй на. Манжин. Ин. Манжин. хугацаа амжилт байна. Манжин. Бэ юм уу? Вэ юм уу? Им юм уу? Манжин. Матгай. Манжин. Юу юм бэ? Сарлаг. Цаг юм уу? Амны хайрцаг уншихын 4 дахь баг тайснаа гарч ирсэн байна. Өмнөх баг болох Оги Батхуу нарын баг маань 2 оноо авч нийтдээ 5 оноотойгоор мултарсан байгаа. За тэгэд дараагийн баг болох Гигэ Мөнө нар гарч ирсэн. Гигэ маань таалгаж Мөнө таах ёстойгоо минут 30 секундын хугацаанд 10 оноо цуглуулах боломжтой. Амжилт хүсье. 2 1 цаг явлаа. Дахиад. Захаа. Нүүдэлчин. Үйлчлэгч. Нүүдэлчин. Зүүдлэгч. Нүүдэлчин. Нүүдэлчин. Метал. 2 оноо авсан. Сайд. Дүрслэхгүй. Сайд. Орол. 4 дахь оноо. Харанда. Дүрслэхгүй шүү. Харанда. Бурхан. Будаг. Бурхан. Шүүх. Сүүл. Цаг дуусах байна ерөнхийдөө. Сүүж. Шүүгч. Шүүгч. Ахмад. Амны хайрцаг уншихын 5 дахь баг гарч ирсэн байна. Өмнөх 4 дахь баг маань 10 оноо авах ёстойгоос 6 оноог авцсан. Нийтдээ 8 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Дараагийн баг болох Немка Бүжэ нар маань гарч ирсэн. Бүжэ тааж Немка таалах ёстойгоо. Амжилт хүсье. Нэвтрүүлгийн ивент идэвхжээр Алтан дүүрэг худалдааны төв хамтан ажиллаж байна. Евэн. Тээвэр. Ирээвэр. Евэн. Тээвэр. Евэн. Жоги. Чөтгөр. Жоги. Чоги. Шоги. Тоги. Жоги. Бүтэн. Дүрслэхгүй шүү. Бүйтэн.
Е. Эхний оноо. Боо. Бараа. Аянг. Аянг. Аянга. Е. Сити. Сэтгэл. Сити. Монгол гэр. Юу гэдэг юм бэ? Монгол. Багун жил. Монгол гэр. Дуучин. Тусал. Дуучин. Е. Хөөрг. Хөөрхөн. Автобус. Чакак нэвтрүүлэг. За Немко бүжээ хоёр маань харамсалтайгаар 4 оноо авсан. 10 оноо авах хэрэгтэй байгаас. За ингэ дараагийн хамгийн сүүлийн баг болох Тэлүүн Энжи нар маань гарч ирсэн байгаа. Энжигийн хувьд бол тааж Тэлүүн таалах хэрэгтэй байгаа. 1 минут 30 секунд явах хугацаанд 10 оноо авах боломжтой. Амжилт хүсье. 1 цаг явлаа. Зүуд. Томор. Ёо. Соожин. Дундгой. Тэнцүү. Гараа аваарай. Юу гэнэ? Цензур. Бит. Унгалтай. Боргалтай. Унгалтай биш юм уу? Горгалтай. Байшин. Мөнг. Орчин. Хогчин. Юу гэнэ? Хорчин. Юу? Шанаг. Богоо. Пол. Юу гэнэ дахиад? Чангал. Боорцог. Болт. Шанаг. Юу гэнэ? Шанаг. Нэвтрүүлгийн ялагчаар маань алтан гэрэл эгч нар маань тодорсон байгаа. За ингэ нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагын зүгээс алтан дөрөв худалдааны төвийн зүгээс энэхүү аягыг бэлгэлж байна. За тийм монголчууд дээш харсан амсартай аягыг бэлгэлэхдээ дотор нь бас идээтэй бэлгэлдэг. Дотор нь сникерс хийсэн байгаа шүү. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч 7 Days компани зүгээс Хүннү моолд барьлах 3D музейд үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулж байна. 60 гаруй зургаас зургийн өмнө бас зураг авах боломжтой. За мөн модны хоёрын зам дагуу барьлах самуун зочдуудлын 7 давхарт барьлах люкс караокед нэгэн үдэш хамтлагаараа сайхан дуулж хуурдарай гэдэг энэхүү эрхийн бичгийг таярт бас гардуулж байна. За ингээд та бүхний цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгэхээр орой бүр 19 цагаас үйлдвэрчний соёлын төвөөрөнд болж байгаа селфинес боллоо хэмээх тоглолтыг хүрэлцэн ирж үзээрэй. Хөгжөөнцгийн Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт шинэ үе продакшны залуучууд оролцлоо. Эрт лонг уулзлаа. Түр баярлалаа үзэгчдээ. Баярлалаа. Баярлалаа.